TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Сайн уу жимсээ? Сайн уу гэрлээ. За 7 хоногийн туршид хэрэг 7 хоног айтайхан сайхан өнгөрлөө. Чиний хувьд бас 7 хоног хэр өнгөрөв? Өстө 7 хоног харавсан сумшил өнгөрлөө. Сонсогч биднийг сонсож байгаа сонсогч танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэд өнөөдөр нэвтрүүлгээ хамтдаа эхэлцгээе, тийм ээ? Хөтөлбөрөөр эхлэхээс өмнө би нэг сонсогчдоо нэгэн эмэгтэй амьдрал тохиолдсон түүхийн талаар уншиж өгмөр байна. Тэгээд энэ түүхэн ч гэсэн өнөөдрийн сэдвтэй уялдаа холбоотой ер нь нийцэж байгаа юм. За. Тэр нар шингэж байхтал гэр рүүгээ орлоо. Өдөржингөө зах дээр зогсоод үнэхээр их ядарснаа гэртээ орох тэрл мөчөд мэтрэн нуруу нь хөшөж хөлн бүр тасрахнаа гэлтэй өвдөж гэртээ орж ирэхдээ жижигхэн гэр нь хоосон бас хүйтэн хөндөй таа. Хайртай хань нь хорвоогийн мөнх бүсээг үзүүлээд нилээдгүй хугацаа өнгөрчээ. Тийм болохоор л гэр нь ханхай хоосон санагдаж зуны дулаан өдөрч түнд хүйтэн мэдрэмж төрүүлсэн байх. Харин одоо түүнтэй ярилцаж хоолоо хуваалцах ч хүн алга. Ханига байхад гэрт орж ирэнгүүт л өдрийн болсон сонин сайхнаа ярилцаад ам хуурай байдаггүйсэн. Эзэн хоолч амттай түүнийхээ халуун дулаан тэрвэрлт хайр инхрийллийг ямар их өгүүлнэ вэ? Энэ бол нэгэн бэлэвсэн эмэгтэй амьдрал байгаа. Үнэхээр сонсож авах хэцүү санагдаж байгаа. Заримдаа зарим хүмүүсийн амьдралд ийм байдаг нь үнэхээр үнэн байдаг. Тийм учраас өнөөдөр бид найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээрээ бэлэвсэн эмэгтэйчүүдтэй урам зориг өгч тэдэндээ сэтгэлийн дэм өгөхөөр энэ сэдвийг сонгож авсан байгаа. Зөв тийм учиртай энэ сэдвийг сонгосон юм байна шүү дээ, тий. Ер нь монголчуудын хувьд бэлэвсрэх гэдэг тухай ойлголт их хүн дээр хүлээж авдаг юм шиг санагдтыг. Эрэгтэй эмэгтэй хинч байсан ханаа алдахад үнэхээр их уу гашуг мэдэрдэг, тий. Тэгээд хүндлэнгийн хүний хувьд энэ уу гашуун их ойлгомжгүй санагддаг. Харин тухайн хүний хувьд бол энэ үнэхээр өвдөлттэй мэдрэмж байдаг, тий. Тийм шүү. Найз нь хараа одоо юунд итгэдэг гэж Бурхан бэлэвсэн эмэгтэйчүүдэд үнэхээр онцгой хайртай тэднийг үргэлж хайрлаж халамжилдаг гэдэгт би итгэдэг. Библи ч гэсэн энэ тухай маш олон удаа дурдсан байдаг. Тийм шүү, тий. Харин одоо хоёулаа сонсогчдод зочноо танилцуулъя. Манай өнөөдрийн зочноор инхээгч маань ирсэн байгаа. Инхээгч маань хань нэжлээ алдаад удаагүй байгаа. Эмэгтэйчүүдэд зориулаад уу гашууг хэрхэн даван тулсан тухайга найдвар доторх эмэгтэйчүүдийг сонсож байгаа сонсогчдод хуваалцгаална. Инхээгчийг маань анхааралтай сонсоорой. Хэрэг та гашуудж байгаа бэлэвсэн эмэгтэй бол инхээгч маань танд урам зориг өгөх болно. Харин та бэлэвсэн биш байгаад хань ижлээ алдаж шаналж байгаа эмэгтэйчүүдэд хэрэгтэй үед нь хэрхэн тусалж болох талаарх шин зүйлийг инхээгч маань ярианаас бас сурч авах болно. За сайн байцгаана уу? Та хоёртой болон эрхэм бүсгүүчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Инхээ гэдгээ. Нэвтрүүлэгтээ намайг урьж оролцуулж байгаа та нартай баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн сэдв бол мэдээж хүнд сэдв. Тийм шүү. Сонсогч таны амьдралд бас хүнд хэцүү үеийг хэрхэн даван туулсан тухай анхааралтай сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Инхээгч нөхрөө алдснаас хойш таны амьдрал ганцаараа явах нь амаргүй байсан нь ойлгомжтой. Та энэ бүхнийг хэрхэн даван тулсан тухайга манай сонсогчдтой хуваалцах уу? За нөхрөө алдна гэдэг бол миний амьдралын хамгийн хүнд сорилт байсан. Эхний саруудад би бол одоо зүгээр л оршиж байсан гэх юм уу. Өдөр хоногийг л өнгөрүүлэх гэж хичээдэг байсан. Гэрт ганцаараа байх, нөхрийн маань хийдэг байсан ажлуудыг өөрөө хийж, гадаа гарч ир, гэрт орж им гэдэг шиг л одоо үнэхээр хэцүү байсан. Харин одоо охинтойгоо 1 жил хамт байхдаа би амьдралын үн цэнийг дахин нээж олсон юм шиг л санагддаг. Охин маань зөвхөн миний хажууд байгаа зогсоогүй намайг тайвшруулж, ирээдүйн талаар бодож, сэтгэлээ сэргээхэд минь одоо
тусалсан. Жишээ нь өглөө бүр охинтойгоо цайгаа угаад сууж байхад ирээдүйнхээ талаар ярилцдаг байсан нь намайг хөнгөн шаналлаас ангижруулж урам зориг өгдөг байсан. Та тэгээд охиныхоосоо гэртээ буцаж ирсний дараа таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Анх ганцаараа байх үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би бурханд найдаж өдөр бүрийн жижиг зүйлсэд талархахыг хичээж байсан л да. Монголчууд бид зовлон бэрхшээлээ даван туулахдаа бие биедээ түшиг болж ах дүү, найз нөхдөөрөө дэмжүүлэх их чухал гэж боддог. Тэгэхээр миний ойр дотных нь надтай байн холбоотой байсан нь намайг босож урагшаалахад маш их тусалсан. Би бурхны тухай тэр намайг хизээж ганцаараа минь орхихгүй гэсэн үгийг байнга санаж байсан. Жишээ нь шөнө орондоо ганцаараа байхдаа би ганцаараа биш ээ, бурхантай хамт байгаа гэж мэдэрч ихэлсэн намайг тайвшруулж ирээдүйдээ итгэх итгэлийг өгч байсан. Бурханд найдах нь таныг хэрхэн өөрчилсөн бэ? Монголчууд бид тэнгэрт тулсан зовлон гэж ярьдаг. Гэхдээ тэр зовлонгоо давж гарахад бурхан намайг чиглүүлж тайвшруулдаг байсан. Би зовлонгийнхоо учир шалтгааныг хайж байхын оронд өдөр бүр өөрийн хийх ёстой зүйлээ хийж сурахыг хичээсэн. Хүнд хэцүү зүйлсийг ч сайнаар харах боломж бий гэдгийг ойлгосон да. Та нэг удаа биднэрт нөгөө ач охиныхоо захианы талаар ярьж ирсэн шүү дээ. Тэр талаараа та ярьж өгөөч. Тийм. Миний ач охин эмээ танд хайр халамж хэрэгтэй гэж бичснийг олж уншаад нулимсаа барьж дээлээгүү. Ач зээнэр өр хүүхдүүд маань хүнд хэцүү үед биднийг мартахгүй үргэлж дэмжиж байсан нь миний амьдралыг илүү утга учиртай болгосон. Монголчууд бидний л онцлог шүү дээ, тийм шүү. Тэгэлгүй аах уу. Монголчууд бидний илгэнсүү зан үнэхээр сайхан тий. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд үргэлжлэн хүрч байна. Харин одоо бидэнтэй ярилцах дараагийн зочин ирсэн байна. Бидний урилгыг хүлээн аваад өөрийнхөө амьдралын туршлагыг хуваалцсан ихэгчтэй баярлалаа. Манай дараагийн зочин маань Чука агч маань ирсэн байна. Чука агч маань бидэнд Бурхны үг болон Библийн үнэн түүхийг хуваалцахаар нэгэн бэлэвсэн эмэгтэйн тухай маш онцгой түүхийг биднэрт хуваалцахаар ирсэн байна. Сайн байцгаана уу бүсгүйчүүд ээ? Сайн байна. За миний ярих түүх 1990 оны Монголын яг цаг үетэй адилхан юм шиг нь миний хувьд санагдчихж байгаа. Тэгээд хүүхэд наснда юугаарч дутахгүй өсөж тойрнож амьдрал яг л ингээд үргэлжлэх байхаа гэж би төсөөлөж байсан юм шиг байгаа. Гэтэл яг 90 оны яг тэр нэг өөрчлөлтөөр аав ээж хоёр маань гинт тэтгэвртэй гарсан. Тэгээд картын бараа гэж нэг бараа бий болоод очрлож талхаа хувааж идэж байсан үеийг санаж байна. Тэг яг энэ үед бас ээж маань ч гэсэн яг хүн дээр өвдсөн. Тэг амьдрал дороотож байгааг би харж ирсэн. Тэг ер нь яг ингээд амьдрал дороотож байх яг энэ үед ганцхан манай амьдрал биш. Яг монголчуудын яг энэ цаг үед айл болгон яг үүмж байсан юм шиг. Би юу хийвэл хамгийн сайн бэ гэж маш их хөдөлгөөнд орж исэн энэ цаг үе. Нэг хүн болгон санаж байгаа хаа. Яг үүнтэй адилхан энэ Библийн Рут номон дээр ч гэсэн яг энэ хүнд цаг үед хамгийн сайн газрыг хайж илэмлэх хэмээх нэгэн хүн эхнэр хоёр хүүгийн хамт нэг харь нутгийг зорьсон байдаг. Яг л нөгөө Солонгос руу хүмүүс явж ажиллаж амьдралаа дэвшлүүлж байгаа монголчууд ч. Тэгээ харийн нутагт энэ гэр бүл нүүччихэд нутгийн хил нь өөр, соёл нь өөр. Тэг бас амьдралыг үзэх үзэл нь тэс өөр. Тэгээ тийм дасан зохицгоо тийм амар байгаагүй байх. Тэгээ удаагүй хоёр хүн ч гэсэн нөгөө харь нутгийн бүсгүйчүүдтэй гэрэлсэн. Гэрэлсний дараах 5 жил тийм амархан байдаггүй шүү дээ, тий. Тэг яг энэ зөрчлийг ч гэсэн энэ хоёр хүүгийн амьдрал бас туулаад явж байсан байх. Тэгээд энэ туулж явах үедээ хилний асуудал, соёлын асуудал гээд олон зүйлсүүд яг ингээд туулж явж байх явцад нь аав нь асуурдаг байна.
Тэгээ энэ бол яг ээжийнх нь хувьд Наамын эмэгтэйгийн хувьд бол маш хүнд цохилт болсон байна. Удаагүй 2 хүн ч гэсэн дараалаад нас бардаг. Ойролцоогоор яг энэ Рут номон дээр тэмдэглэн үлдээснээр болвол 10 жил амьдарсан гэж байдаг. Тэгэхээр 10 жилийн дотор тэдний хүсэн хүлээж байсан сайхан амьдралыг хүсэн мөрөөдөж шин нутагт нүүн ирж амьдарч байсан энэ бүх зүйл нь ингээд талаар болж байгаа. Энэ түүх гардаг. Тэгээ та хоёр ингээд төсөөлөд үзтээ. Наамын энэ зүйлийг үнэхээр хүссэн гэж юу? Төсөөлөгдчихсэн тийм. Уг нь бол сайхан амьдралыг хүсэж хүний нутагт ирсэн шүү дээ. Гэтэл ийм эмгэнэлтэй байдалд орно гэж хизээж бодож байгаагүй Наами ямар хүнд хэцүү байсан болоо. Тэгээ энэ шаналл дундаа Наами нэгэн шийдвэр гаргадаг. Тэгээ энэ шийдвэр нь юу байсан бэ гэхээр за би ер нь нутаг руугаа л буцъя да гэдэг ийм шийдвэрийг гаргасан байдаг. Тэгээ гаргасан шийдвэрээ 2 бэрдээ хилдэг. Харин нутгийн 2 бэр нь мэдээж хэрэг хадам ээжийнхээ нүгийг сонсоод тийм ч бас таатай байгаагүй. Хоёулаа уйлаад та битгий яваач гэж бас шалган гуйдаг. Харин нэг бэр нь бол үгүй би тантай хамт явна. Таны нутаг бол миний нутаг. Таны ард түмэн бол миний ард түмэн. Таны бурхан бол миний бурхан. Та намайг өөрөөсөө буу холдуулаач гэж хэлж байгаа энэ үгийг нь сонсохдоо бэр маань үнэхээр шийдчихжээ гэдгийг Наами ойлгосон байна. Ингээд Наами Рут хэмээх бэр охиноо аваад өөрийн нутаг руу очдог. За тэгээ харийн нутагт очисон Наами хизээч хүсээгүй хайртай хамгийн дотныхоо 3 хүнийг алдаад бэлэвсэрч тэр гуй гошоо дотор явж байхдаа үнэхээр бэр басан Рут түүнийг халамжилж, хайрлаж, дэмжиж байсан нь түүний уу гошоог тайлах маш их хүч, урам зориг болсон. Тэгэхээр энэ бол маш том хүч шүү дээ Наамигийн хувьд. За Рут ч гэсэн өөрөө яг нөхрөөс авцсан бэлэвсэн эмэгтэй шүү дээ. Тэгээ 2 бэлэвсэн эмэгтэй одоо хадам ээжийнхаа нутаг руу Бэтлехэм руу тэд буцаад нүүдэг байгаа. Тэгээ нүүх үедээ маш олон зүрх сэтгэл дотор нь олон мэдрэмжүүд байсан баг. Айц байсан баг, санаа зовнил байсан баг. Тийм ээ. Одоо яг яаж амьдрах уу гэдэг бодол, тийм ээ. Дарамт. Тэгээ өгтөж авах хүмүүс хэрхэн яаж надад хариултал үзүүлэх болоо гэх мэт олон зүйлсүүд тэдэнд байсан баха. Рут Наамигийн төлөө шийдвэр гаргаж Израиль руу буцахаар шийдсэн нь Бурхны ивэлийг авчирсан. Түүний итгэлийн амьдралд яг тууштай байх төлөвлөгөөнд мөн шинэ амьдралын эхлэлийг олгосон. Рут тариачдын талбай руу очиж Боаз хэмээх нэгэн эртээ уулздаг байгаа. Тэгээ Боаз Рутийн сайхан сэтгэл тусламжийг хараад түүнийг өөрийн хэрэггүйр нь халамжлан дэмжиж туслахаар шийдсэн. Тэгээ улмаар түүнтэй гэрлэх санал тавьдаг. Энэ нь Рутийн амьдралд шинэ эхлэл, шинэ боломж нэгдсэн гэхүү дээ. Яг энэ түүхээр дамжуулаад Бурхан биднийг хизээж ганцаарнг нь орхидоггүй. Түүний ивэл хизээд бидний хажууд байдгаа гэдгийг Рут ном бидэнд харуулдаг. Рут номоор дамжуулаад Бурхан зөвхөн үгээрээ биш харин үйлдэлээрч бидний амьдралд тусалдаг гэдгийг харуулсан. Бурхан бидний хүнд хэцүү цаг үед ч биднийг хайрласаар байдаг. Бидний зүрх сэтгэлд орших хүчийг өдөөж өгдгөө гэдгийг өнөөдөр Рут номоор дамжуулан бид нар сурлаа. Тэгэхээр эцэст нь хэлэх юм бол Рутийн түүхийг бид эмэгтэйчүүдийн үнцэн амьдралын хүчтэй тууштай байдлын тод жишээ болгон харж болно. Тэрээр Бурханд итгэж амьдралын сорилтуудыг даван туулж амжилтанд хүрсэн тэр нэг эмэгтэй байгаа. Эцэст нь хэлэхэд Рутийн түүхийг бид эмэгтэйчүүдийн үнцэн амьдралын хүчтэй тууштай байдлын тод жишээ болгон харж болох юм. Тэрээр яг Бурханд итгэж амьдралын сорилтуудыг даван туулж амжилтанд хүрсэн Рутийн түүхээр дамжуулан Бурхан бидний амьдралд бидний сэтгэлийг эдгэж бидэнд шинэ боломжуудыг авчирдгаа гэдгийг заадаг. Сонсогч таны сэтгэл үнэхээр хөдөлгөгдөж Эзэн Есүс Христ рүү хандан залбирахыг хүсэж байвал та яг одоо надтай хамт залбираарай.
Аваа хизээж хуурч өөрчлөгддөггүйд баярлалаа. Хаяа асуудлыг илүүд хараад дараа нь танд хандан залбирдаг намайг уучлаарай. Эхлээд залбирахад минь туслаач. Бурхан Аваа та хизээж хуурч өөрчлөгддөггүйд баярлалаа. Асуудал бэрхшээл ганцаардал донд хүч тутам байгаа надад өөрийгөө мэдүүлээч. Тантай уулзахыг би хүсэж байна. Энэ цагаас эхлэн би ганцаараа биш, харин тантай хамт энэ амьдралыг авч явахыг хүсэж байна. Амьдралыг минь үр хүүхдүүдийг минь та өөртөө аваач. Яг одоо миний дотор байгаа энэ олон санаа зовнил, түгшүүрийг та авч намайг амар тайвнаар дүүргээч. Есүсийн нэрээр. Аамен. Хөдлөшгүй игнэрт хивээрэ та хангаж цангасан намайг танаар сүрсэх мөнхий булгаас ундалаач гэж би танаас агуу намайг хөдлөөч харихаг өнрөө Чушто артулаач намайг хөдлөөч харихаан өмөрт намайг авчраач таныг би улам илүү хайрлая би таны харигуут хамт бай Чихээс таныг би эрлэж харин амлалтыг тань бичэн дагъя тантай учирсан би итгэл найдвараач таны өмнөж үрд мөхөд хамтдаа хөдлөөч харихаг өнрөө хөдлөөч намайг твэрч өртөө артулаач намайг хөдлөөч харихаан өмөрт намайг авчраач таныг би улам илүү хайрлая би таны харингуут хөдлөөч харихаг өнрөө хөдлөөч намайг твэрч өртөө артулаач намайг хөдлөөч харихаан өмөрт намайг авчраач таныг би улам илүү хайрлая би таны харингуут харингуут хамт бай. Амьдрал гэдэг сонир шүү тий. Цаг цагаараа гадаа цаг агаар өөрчлөгдөж байгаа мэтэл өөрчлөгдөөд ээлжилдэг. Нартай өдрийн дараа аадар бороо орно. Амжилтын дараа алдаа гарч бас инээд баярын дараа уйтгар гоног ирдэг. Тийм шүү. Бидний амьдралд юу тохиолдохыг бид хянаж чадахгүй шүү дээ тий.
зөвхөн тулгарч байгаа зүйлсийг хүлээн авч хэрхэн даван туулах арга замыг сонгох боломж бидэнд байдаг. Тийм шүү. Боломжтой байсан бол бид нэр өөртөө тохиромжтой хамгийн сайн гэсэн замыг л сонгоод явах нь гар цаг шүү дээ, тий. Гэхдээ бурхан бидний амьдралыг биднээс илүү сайн мэддэг, тий. Тэр биднийг хайрладаг учраас бидний хувьд хамгийн сайн зүйлийг одоо бидний нөхцөл байдалд бий болгож өгч идэг, тий. Заримдаа энэ ихэндээ тааламжгүй санагддагч үр дүн бидний сайнны төлөө байдаг гэдэгт би итгэдэг. Тийм шүү. Энэ нь яг л бид нар нөгөө амттай хоол хийх жортой адилхан юм шиг, тий. Тийм. Миний нэг танил эмэгтэй байдیں۔ Тэгээд өсвөр насны охинтой байхгүй юу. Тэгээд өсвөр насныхаа охинд нөгөө хэцүү зүйл тулгараад охиндоо тэр зүйлийг хэрхэн даван туулах талаар тайлбарсан жишээг нь би хуваалцмаар санагдаад. Тэгээ нөгөө охин ээж дээрээ ирээд ээж амьдрал үнэхээр хэцүү байна. Хичээл дээр ч амжилт гаргаж чадахгүй байна. Зөвхөн асуудлаас өөр юм алга гэл ээжтэй гомдолж л тий. Тэгээд ээж нь болохоор өсвөр насныхаа охиндоо хоол хийхэд юу ордог вэ гэж асууж байна. Тэгээд охин бодоод юу лээ гэж бодож исэн байна л да. Тэгсэн чинь ээж нь хоолны орцонд мах, ногоо, будаа гэх бүтээгдэхүүнүүд ордог. Харин тэрийг түүхийгээр хийжүүл юу болох вэ гэж асуусан чинь охин гайхаад гайхсан шинжтэй ээж лугаа харснаа мэдхгүй гэд одоо хэлж л дээ. Тэгээ ээж нь тэр үед охин лугаа хараад эдгээр орцуудыг бүгдийг нь хольж утгаад галаар болгоод ингээд гал дээр шараад хуураад тэгээд хоол бэлэн болдог шүү дээ. Гэхэд нөө охин яг зөв таны дуртай нөө бидний идэх дуртай таны амттай хоолыг бэлэн болдог гэд ээжтэй хариулж. Тэгээд ээж нь энэ зүйлээр яг юу гэж охиндоо тайлбарлаж хэлсэн бэ гэхээр амьдрал яг үнтэй адилхан байдгаа ах минь. Тэ энийг сайн бодож явах хэрэгтэй. Амьдралд хэцүү зүйл, түүхийн мэд санагдах зүйл тулгарч болно. Бурхан бидний амьдралыг зөв чиглүүлж тэдгэрийг нийлүүлж гайхалтай сайхан бүтээл болгох юм шүү. Чамд одоо хэцүү мэд санагдж байгаа зүйлсүүд Бурханд итгэл найдвараа бүрэн өгөх үед эцэст нь энэ бүхний үр дүнд амьдрал чи илүү амттай, илүү утга учиртай болд юм шүү гэж охиндоо тайлбарлаж ойлгож хэлсэн. Энэ чинь надад их таалагдсан. Өсвөр насны хүүхдүүд ер нь хэцүү шүү, тий. Бид амьдралын сорилтуудаа Бурханы өмнө итгээд түүнд найдаж өгөхөд Бурхан үнэхээр бүгдийг сайнаар эргүүлэн хийхийг хүлээх л бид нар хэрэгтэй юм шиг байгаа юм. Амьдрал тохиолддог зүйлсийг өөр өнцгөөс харах гэж хичээх юм бол бид нарт үргэлж Бурхан тусалдаг байгаа. Бид нар заримдаа амьдрал тохиолдож байгаа зүйлийг юусоо ойлгож чаддгүй, тий. Энэ одоо ямар азгүй явдал вэ? Яагаад заавал би гэж гэл, тий. Тэгэл яагаад заавал надад ийм зүйл тохиолддог гэжгээд дандаа ингэж боддог байгаа шүү дээ, тий. Шүү, тий. Амьдрал нөгөө гинтийн зүйлсээр дүүрэн, тий. Гэтэ энэ бүхэн зөвхөн тохиолдол биш, харин Бурхан бидний амьдралыг санамсаргүй орхитгүй гэдгийн нэг жишээ болоо гэж бас бодож байна. Тэгээд Бурхан таны амьдралыг ихийн хөвлөд байхаас нь мэддэг гэдгийг бүү мартаасай гэж бас хүсмээр байна. Яг одоо би Библийн дуулал номонд бичигдсэн нэг хэсгийг сонсогч танд сонирхуулахыг хүслээ. Намайг нууц дотор бүрэлдэж, газрын гүнд урнаар шаглагдаж байх үед ч ясман танаас нууцлагдаагүй. Дөрхөө олоогүй хөөрөл байхад минь таны нүд харж л байсан гэж дуулал номонд бичигдсэн байдаг. Тийм шүү, тий. Монголчууд бид Бурхан бүгдийг хардгаа гэж ярьдаг, тий. Жимсэгийн бас уншсан Библийн хэсгээр бас энэ үгийг бас батлаад хэлчих шиг боллоо. Тэгээ Библи бол Бурханы үннийг тусгасан мэрэгэн ухааны үгийн нэг нотлогоо юм болоо да. Бурхан бидэнд маш их хайртай. Тэр бидний амьдралыг анхаарч бидэнд ашиг тустай зүйлсийг үргэлж өгч идэг. Тиймээс түүнтэй ярилцаж түүний удирдамжийг хайх хэрэгтэй. Бурхан таныг хайрлаж халамжилж байгаа гэдэгт та итгээрэй. Түүнд сэтгэлээ үргэлж, уудалж, амьдралынхаа бүх зүйлийг Бурханд хандаж хэлж байгаарэ гэж хүсэж байна. Энэ бол Бурханы танд өгсөн амлалт. Түүний амлалт хизээж бүтлгүйтэхгүй гэдэгт бат итгээрэй. Бас нөлөөс бүрийн ард жаргал байдаг гэдэг шиг зовлонгийн дараа ирдэг жаргалыг хүлээгээрэй. Хөтөлбөрийг сонсож буй эрхэм танд хандан хэлэхэд хэрэг танд Бурханы тусламж хэрэгтэй байгаа бол түүнд хандаарай.
та өөртөө тохиолдсон урам зоригтой түүхээ бас бидэнтэй хуваалцаарай гэж хүсэж байна. Тасарсан навч нахаалж ургадагч үндс нь хിവэр үргэлжлэн ургадаг гэдэг үг гэдэг тий. Бурхан таны амьдралыг зовлон гонхтой ямар ч үед сэргээж хүн цаг үеийг даван тулах хүчийг өгөх болно. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр өнөөдөр үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Түр баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.